Өө энэ чих гоё юм байна нэ. Би урд нь очиж танилцж илээсэн л да. Явж байгаа юм уу? За манай Баянгол элит апартмент бас нэг давуу тал гоё нь юу вэ гэхээр за нэг давхар, хоёр давхар, гурван давхрууд маань болохоор дандаа дан үйлчлэгээ явагдана гэсэн үг. Одоо эмийн сан байж болж байна тийм ээ. Үсний дэлгүүр байж болж байна. Ингээд бүх төрлийн үйлчлэгээнүүд маань 1 2 3 давхартай. За тэгээд 3 давхраас дээш нь айлууд маань байрлнаа гэсэн үгээ. Тэгэхээр юу вэ гэхээр манайхан ч одоо нэг ийштэй нэг эмийн сан руу явлаа гэтэл нэг эмийн сан руу явах ажилтаа болдог гэдэг. Тэгэхээр бүх үйлчлэгээний төвүүд маань нэг доороо энэ доороо байна гэдэг маань ийштэйш явахгүй таны цагийг завыг хэмнэсэн маш гоё давуу талтай гэдгийг би тав бүхэндээ дуулгахад маш их таатай байна. Эндээс угаасаа харагдж байна л дээ энэ өндрүүд нь. Дээр нь нэмж хэлэхэд байна шүү дээ манайхаа. Таазны өндөр маань 3 метрийн өндөртэй гэдэг чинь маш цэлгэр уужим өндөр таацтай гэсэн үг шүү дээ тийм ээ. Цонх нь одоо шууд шалнаасаа тааз хүртлээ юм байна шүү дээ. Тэгэхээр энэ чинь бүр хамаагүй цэлгэр бид нар ч одоо нөгөө нэг байр гэхлээр л нэг тийм бачуу уужуугаар бодоод байдаг тийм байхгүй шүү дээ энэ ч. Таацаасаа юу л шалнаасаа тааз хүртэл 3 м цонх нь хүртэл тийм байна гэдэг чинь маш гоё надад таалагдж байна. За дээрэс нь хүүхдүүдийн тоглоомын талбай гэж байдаг шүү дээ тийм ээ. Манайхан тоглоомын талбай руу гарах гэхлээр нөгөө заавал орцоор гардаг тэгээд нөгөө зам дамжиж гардаг мардаг гэдэг олон хэцүү бэрхшээлтэй тал байдаг бол за манай давуу тал юу вэ гэхлээр за хүүхдийн тоглоомын талбайгаа шууд ингээд зам гарахгүйгээр шууд энэ лугаа гардаг юм гарц гаргаад бэлдээд өгцөө. Одоо хүүхдүүд маань аливаа нэгэн эрсдлээс одоо хамгаалж өгсөн энэ давуу талтай. Одоо орцоор гарч ирлээ одоо шууд ирээшээгээ гарахад хүүхдийн тоглоом олон зам гарахгүй дамжихгүй гэсэн үг. За энэ нь бол надад маш их таалагдж байгаа. Хамгийн гол нь өөр хүүхэд аюулгүй байдал гэдэг бол нэгдүгээр тавигдах. Энэ бүх шаардлагуудыг хангаж байгаа гэдэг нь надад таалагдж байгаа. За яг хамгийн доотлолт би нэг давхарт буюу за автомашины гараж дээр ороод ирсэн байгаа. За тэгэхээр та бүхэндээ яг бүр танилцуулаад явчих. За энэ ханын зузаан гихтлээ шүү дээ манайхаа. Одоо 30 сантын зузаантай. За тэгээд яг цутгалтаа юугаараа хийдэг вэ гэхлээр одоо M300 буюу дайгаар ингэж цутгалтаа хийдэг. Одоо нөгөө зурмгийнхаа бетонныхоо тэр дайрыг одоо энд ингэж бутлаж ангилдаг юм байна. За тэгээд тэрийг технологийн дагуу одоо зуурч цутгалтандаа хийдэг гэсэн үг л дээ. За тэгээ энд одоо ингэж 4 ангилсан байгаа. За тэгээд хамгийн сүүлдээ бүр нарийнээр гардаг тийм ээ. Одоо нөгөө дайраг маань. За бид нар одоо нөгөө нэг яриад байгаа алдартай M300 гэдэг маркийн зурмгийг одоо яг эндээс бүгдийг ингээд ямар ч хүний гар оролцоогүйгээр эндээс ингээд өдөрдөө явуулчихна гэсэн үг. Одоо энд гихтэл цемент, хайр, ус гэл одоо бүх юм энэ компьютер дээр харагдаж байна. Эндээс одоо нэг хүн өдөрдөө бүх юмаа тааруулаад одоо яг ямар команд өгнө яг тэрнгээр л таны хүссэн зурмгийг гаргаад өгнө гэсэн. Олон улсын стандарт гэсэн үг. Одоо нөгөө нэг хайр, дайраг гэдэг хоёр зүйл чинь хоёр өөр тис ондоо ялгаатай байдаг юм байна. За хайрг нэг өөр. За дайраг гэдэг маань болохоор олон талсттай барьцалдах чадвар сайтай. За энэ зүйлийг болохоор M300 буюу дайргаар ингэж цутгалтаа хийдэг. За тэгээд цутгалт энэ ханы маань зузаан 30 сантын зузаантай. Барилгыг барихад зориулаад одоо хүний гар оролцоо байхгүй шахуу. Одоо энд гэхэд одоо задгаа цементний танк. За тэгээд эндээс өөрөө ингэж соруулаад усаа цаанаа тааруулаад одоо тийшээгээ одоо нөгөө хайрга миний яриад байгаа дайргаа хий чинь. За ингээд ерөөсөө автоматар бүх юмаа зуураад ингээд бэлэн болгох чинь. Ганцхан энчнээс ирээд миксер нь одоо зурмгаа аваа явах зориултаа ингээд хүний гар оролцоогүй юм. Одоо бүр яг ингээд зориулж оруулж ирсэн юм гоё үйлчлэг та бүхэндээ харуулж ийн бүр нарийн шат дамжлагтаа та бүхэндээ үзүүлж байгаамаа. Тэгэхээр та бүхэн бол зүгээр нэг захын баригчдаг барилгуудаас тис ондоо гэдгийг би бас та бүхэндээ харуулах гэж ингэж нэг бүрчлээ яриад байгаа юм шүү. За тэгээд лакшери гэдэг маань үндсэндээ юу гэсэн үг вэ гэхээр одоо хүн болгон л мэдж байгаа тийм ээ. Лакшери гэхээр хүний тав тух
Тийм ээ? Бүх стандартыг бүгдийг хангасан юм зүйл. А гараж гэхэд одоо нэг нийтийн гаражууд байдаг шүү дээ. Нэг хаагаа зогсчдаг, өглөө эрт ажилдаа явах гэхээр одоо машин хаачдаг ч юм уу. Тийм байхгүй. Одоо энэ карманд гэхэд зөвхөн 2 машин л орно. Ингээд ерөөсөө хүн болгоо өөрийнхөө гаражд ингээд тусдаа машинаа байрлуулчихна гэсэн үг. Тэгэхээр та бүхэн гараж дээр бол санаа зовох юм байхгүй. Ингээд нэг карманд 2 машин ороод явчих жишээний. Passat маань та бүхэн маань Passat ямар вэ гэхлээр Passat-ыг бас та бүхэндээ хэлж өгөх нь зүй ёсны хэрэгээ. За Passat юугаар хийгдэх вэ гэхлээр байна шүү дээ. Passat маань за металл шилэн Passat тасалсан ийм Passat хийгднэ. За энэ маань давуу тал юу вэ гэхлээр мэдээж металл Passat маань за гандахгүй, өнгөө алдахгүй, за дээрэс нь гал дэмжихгүй. За тэгээд 100 жилийн насжилттай гэхлээр бол маш урт удаан насжилттай, өнгөө алдахгүй юм баталгаатай гой Passat-та болно гэсэн үг. За бусад нөгөө нэг хөөсөн Passat бол гадны шавар уунчдаг. За тэгээд дээр хөөстөгөө давхар уунчдаг. Ингээд эндээ сэмрээд ингээд өнгө үзэмжээ алдаад байдаг штэ. За металл шилэн Passat бол тийм байхгүй гэдгийг би та бүхэндээ хэлэх нь зүй ёсны хэрэг баха. Юун төлөө luxury хэлээ тийм ээ. Luxury гэдгийг та бүхэн маань дахин хэлэхэд сонирхуулаад үзүүлчихэд энэ нэг дөрүүлж юм байна штэ. Одоо би мэрэгжлийн хүн биш болохоор юм л гээ яриад байгаа. Энэ гэхэд одоо нөгөө нэг зурмгийнхаа тестүүдийг ингэж хийж тавьдаг юм байна. Харахад нэг юм царай муутал юм байна л да. Тэгээ бат бүхийн шалган тэгээд үндэстэг газрууд нь энийг үзээд ингээд тэнцэж гин үгүй юу гэдгийг энэнгээр тестлдэг юм байна. Тэгээ тестүүд нь өөр гардаг юм байна. Манай барилга бол ерөөсөө ашигын төлөө бус яг Хөвсгөл аймагт яг юм luxury үлгэр жишээ юм барилгыг одоо хөвсгөлчүүддээ ингээд ашиглалтанд оруулаад өгчөө гэсэн нэг юм сэтгэлээр хөвсгөлчүүдийн төлөө анхудаа мөрөнд юм luxury орон сууц байрыг та бүхэндээ одоо барьж бэлдэж өгж байгаа энэ ховорхон боломж юм байна. Тэгэхээр та бүхэн бас энэ боломжийг алдаж болохгүй шүү гэдгийг хэлмээр байна. За манай байрны үндсэн үн бол 3 сая 600. За яг ингээд байр баригдаж дуусаад орох юм бол 3 сая 800 юм байна лээ. Тэгэхээр та бүхэн маань одооноос эртхэн захиалга өгөх юм бол танд арай хямд туснаа гэсэн. Метр квадратаар нь бодоод үржүүлээд үзэхээр манайхан чинь 1-200 мянга чинь өчнөө өсөө явчих шүү дээ тийм ээ.